Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хэрв энэ бичлэг 1000 лайк цуглуулбал бид дараагийн ангийг нэн даруй гаргана. Мөн биднийг дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив хийж биднийг дэмжээрэй. Тэгвэл өнөөдрийн анги эхэлцгээе. Гэж хэлэн Родригт хандахад гэрч цог бил гайхав. Манай хүү Астер мөрийнхөө дагуу ихчээсээ хараахан уучлалт гуйгаагүй байгааг сануулсан юм. Тиймээс тэрээр авга ахыгаа бүх нөхцөл биелэх хүртэл ямар ч шийтгэлийг төр хойшлуулахыг хүслээ. Харин Астер өөдөөс нь сөрж өөрийгөө Виконтийн хүү мөн бөгөөд цусан төрлийн холбоогүй байсан ч баатар хүний бахархал болон удам залгамжлахын хүнд ачааг хэлж байна. Энэ үгсийг сонсоод Родрик Хифрид рүү эргэж харснаа бүрч илүү дарангуулаг шинжтэй зүйл ярив. Тэрээр Астрийг олны өмнө өөрийн бахархлыг гайхуулж гол гэр бүлийн нэр хүндийг гутаасна нь түүний буруу гэж үзэж байна. Хүүхдүүдийн маргаан гэхтэл энэ нь гол гэр бүлийн хувьд төвчж чадамгүй дэндүү их доромжлол юм. Родрик өмнө нь өөрийнх нь замыг хаасныхаа төлөө нэг гараа хэдийний өгснийг нь дурдж хайрыдыг дооглов. Тэгээд одоо тэр хүү юугаа золиослоход бэлэн байгааг гайхаж байна. Бас тэр одоо нилээд. Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан болохоор түүнд яг одоо жинтэй гаргалгаа хэрэгтэй байлаа. Уур амьсгалыг зөөлрүүлэхийн тулд тэрээр авгадаа хандаж энэ бол зүгээр нэг ах дүүсийн хэрүүл биш. Дүрм журмынхан дагуу хийсэн халдц тулаан байсан гэдгийг батлав. Дариусын барьсан сэлэм бас Виконтийн гэр бүлийг доромжилсан. Доромжллынх нь хариуг өгөхийн тулд тэр сэлэм далайн тулалдсан бөгөөд өөрийнхөө алдааны үсийг авч чадахгүй хүн анханасаа зэвсэг барих ирэхгүй гэдгийг ч хэлж архив. Энэ бол яг гэр цаг өөрийнх нь хийсэн үг шүү дээ. Тийм болохоор Астар эндээс ганц хуруугаач өгөх бодолгүй байлаа. Манай хүү үнэхээр галзуу зоригтой ир бөгөөд энийг нь бүгд харж байв. Ердөө 10 настай гэдэгт нь хэн ч итгэсэнгүй. Родрик сэлмээ хуйндаа хийн уураа дарах бөгөөд түүний гаргалгааг зөвшөөрөв. Гэтэл хачирхалтай нь тэр хүүд сэлмээ хурдан сугал гэж хэллээ. Айж сандарсан Астер зэвсэг рүүгээ гараа сунгасан ч яг тэр агшинд герцогийн сэлэм аль хэдийн түүний толгой дээр ирчихсэн байв. Энэ нэр бүр жаахан хүүхдийн сэтгэл зүгээр тоглож Астрийг хан мөрөгтөл нь шидэж архилаа. Альвэ найсандаа нүрээ даран суух бөгөөд хүүгийн аав нь төрсэн ахыхаа энэ хэрцгий үйлдэлийг хараад уурсан архирав. Виконт дүүтэйгээ биечлэн тулалдахаар талбар руу өсрөн орсон ч герцог түүний дайралтыг хаахтаа зүгээр л тийшээ харахчгүй байлаа. Хифрид дээш доош өсрөн гүйж Астрийн биеийн байдлыг шалгахаар одов. Түүний олж харсан зүйл бол химхэрсэн ир байлаа. Гэхдээ яг энд л миний хамаг шар ус босох шиг болсон юм. Тэр жаахан хүү хамаг биеийг хөхөрч няцарч бэрцсэн байсан ч хөл дээрээ зогсож чадж байв. Тэрээр сүүлчийн цохилтыг туйлын шийдэмгийгээр хаач чаджээ. Түүний нүдэнд ямар ч айдас алга. Родрик үнийг хараад эргэж харан хүүгээ дагуулад яваад өгөв. Мэдээж хэрэг тийм хүнд цохилтыг хаасны дараа хор уршиг нь удалгүй илэрч Астер шууд унаад өглөө. Тэгмэгц бараг ухаангүй шахан байсан хүүгээ аав нь барьж авав. Манай хүү аавда саяны өгсөн амлалтаач бүх зүйлийг ч хамгаалж чадлаа хэмээн бахархалтайгаар хэлв. Хифрид хүүгээрээ маш их бахархаж түүнийг үнэхээр гайхалтай хүү гэж бодож байлаа. Харин герцогийн хувьд дэндүү түрэгдсэн. Хүүхдэрхүү зан гаргалаа гэж холбоотнуудаа зэмлүүлж байв. Гэхдээ хэрв тэр юу ч хийгээгүй байсан бол тэдний нэр хүнд бүр мөсөн шороотой хутгалдах байсан нь гарцаагүй. Түүнийг цохиж унагсан нь боломжийн зохицуулалт байлаа. Тийм байлаач энэ нь Астерийн хувьд гэр бүлийнхээ агуу герцогийн өдөөс сурч яриад түүний ганц цохилтыг тэсэж гарч чадсанаа бүгдэд харуулсан төгс дебют байв. Гэсэн хэдий ч энэ нөхцөл байдал хоёр ургийг үнэхээр салж тусгаарлахад хүргэж болох байсан бөгөөд Родригч тэр цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж үүнийг л хүсэж байлаа. Дэлхийн ертөнцийг хэдэн хэсэг болгон хуваах шуурга айс үе. Гэхдээ өнөөдөртөө бол Хайридын гэр бүл аз жаргалтай хэвээр үлдлээ. Дараагийн удаа Астерийг харахад тэрээр өөрийн багшигаа үргэлж гайхалтай байдаг хэмээн биширдэг өрсөлдөгчөө газартаа нь хавтгаартал цохиж байв. Тэр энд одоо ч ердөө 10 настай хэвээр байгаа бөгөөд сэлэмт бүжгийн цуглаанаас буцаж ирснээсээ хойш манай хүү бүрч эрчимтэй бэлтгэл хийх болсныг санаарай. Астер герцогийн 3 дугаар хүүг шившиг болгосон тухай цуу яриа хаасайгүй тархаж эхлэв. Энэ бүх хугацаанд гол гэр бүлийнхэн Виконтийн гэрийг үргэлж басамжилж новш шиг харьцдаг байсан юм. Гэвч эцэст нь нэг юм ямар нэг зүйл өөрчлөгдлөө. Хөдөлгөөнд орсон манай хүү сэлэмт бүжгийн цуглаан дээр сурсан ур чадвараа дотроо тунгаан боловсруулж байв. Тэрээр хүч чадлаа харуулж өөрийнхөө үн цэнийг баталсан. Энэ нь Виконтийн гэрийг гол гэр бүлийн шившиг гэж үргэлж басамжилж байдаг амнуудыг хамхихад хангалттай байх ёстой. Гэхдээ энэ бол зүгээр л хажуугийн даалгавар байсан юм. Астерийн жинхэнэ бай хിവэрэ байгаа бөгөөд энэ нь Элмхаймынхантай тооцоо бодох явдал байлаа. Тэр өөрийгөө хэр хүчрэхэг болж чадхаа үзхийг тэсэн ядан хүлээж байв. Тэрээр цуглаан дээр
Өөрийн хязгааргүй хүчийг гаргахыг хүссэн ч энэ нь герцог Родрикийг ялахад хангалтгүй гэдгийг мэдэж байлаа. Далавчны бэлэгдэл нь нуугдмал манагийн хэмжээг илэрхийлдэг. Энэ нь хүч чадлын үзүүлэлт болдог байна. Гэхдээ тэрхүү манаг хянаж чадахгүй бол чамд хідэн далавч байх нь хамаагүй. Яг одоо Астерийн нөхцөл байдал ийм байгаа бөгөөд тэр өөрийн 7 далавчны бүрэн хүчийг гаргаж чадахгүй байлаа. Тэр үүний тулд бэлтгэлж хийж чадахгүй байсан бөгөөд учир нь 7 далавчны хүч рүүгээ нэвтрэхийг оролдох тэр агшиндал тэр хяналтаа алдчихдаг байв. Ямар ч тач Астер өөр нэгэн өрсөлдөгчөө буулгаж авлаа. Ингээд цаашаа өөр хүн байгаа эсхийг хартал харамсалтай нь манай хүү бүгдийг нь хэвтүүлчихсэн болохоор түүнтэй үзэлцэх хүн нэг ч үлдсэнгүй. Альфен дүүгээ дахиад л өөрийгөө барьж чадалгүй хамаг хүчээ шавхаж байхыг харна. Тэр үнэндээ Виконт дуудаж байгааг дуулгахаар ирсэн бөгөөд үнийг сонсоод Астер шууд л гараад явчихна. Гэвч яг гарах үедээ Альфений дүрмт хувцс руу эргэж хартал охин гайхаж хоцорсон дүүрүүгээ эргэж харна. Учир нь тэр дандаа өмсдгөөсөө өөр хувцс өмссөн байлаа. Өнгөрсөн дохин үнийг хөөхөн биш байна гоод өмсөхөөс татгалздаг байсан юм. Харин одоо Альбен дүүтэйгээ адилхан өсөж хөгжих ёстойгоо ухаарчээ. Альбен сэлмээ дүүгийнхээ нүүр тулгаад дараагийн удаа ирэхэд нь жинхнээсээ үзэлцэн шүү гэж мэдэгдэнэ. Манай хүү Юготтэй нэмсэглээд эгчээ эхний цохилтоор л өөрийг нь алчихгүй байгаасай гэж найдана. Дараагийн хэсэгт Астер дуудсан ёсоор нь Виконтын өрөөний хаалгыг тогшин орно. Кеприд хүүг хүлээж байсан бөгөөд асуудал тийм ч хөнгөн биш гэдгийг илтгэж үг суухыг тушаана. Манай хүүг суухад Хайрид тэднийх Астрыг Илэмхамын гэр бүлдээ хүлээж авснаас хойш хэдийн 10 бүтэн жил өнгөрсөн талаар тайлбарлана. Тэгээд ширээн дээр ямар нэг зүйл тавиад Астрыг арай том болохыг хүлээхийг хүссэн ч яг одоо л зөв цаг юм гэж бодсноо хуваалцсан. Ширээн дээр байгаа хүрэн улаан бөгч бол зүгээр нэг жирийн бэлэг биш байлаа. Энэ бол уг салбар гэр бүлийн дараагийн тэргүүн болсныг тунхаглах гэр бүлийн өв юм. Хайрид хүүгээ Виконтын гэр бүлийг залгамжлуулахыг хүсэж байгаагаа элен даламгүй зарлана. Энэхүү мэдэгдэл хүүд нь огт санаанд оромгүй зүйл байсан бөгөөд Хайрид хүртэл энэ судал тэмч бат бөх биш гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харамсалтай өмнө гэвэл Илэмхайм гэдэг нэрийг зүүж явдаг салбар гэр бүл байсаар байгаа учраас тэд тодорхой нутаг дэвсгэрийн эзэдийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлж газраа хамгаалах ёстой. Дараагийн Виконтын суудлыг эзгүй үлдээх нь аюултай байж болох юм. Тийм учраас л Хайрид ийм эрт шийдвэр гаргаж байгаа хэрэг. Астерийн хувьд хамгийн том асуулт бол эгч нар нь үүнийг зөвшөөрөх үү гэдэг байв. Учир нь манай хүү цусан төрлийн залгамжлагч биш шүү дээ. Виконт түүнд эгч нар нь бүгд 3 хоногийн дараа оройн сургуулаасаа ирэх бөгөөд тэр үед л албан ёсоор хэлнэ гэж тайвшруулна. Марфа Кода 2 хэсэг хугацаанд хол байсан ч тэдний хинэн ч энэ шийдвэрт баярлахгүй гэдгийг Астер гарцаагүй мэдэж байлаа. Кода лав шууд л уурлана. Гэхдээ энэ нь ердөө л 7 далавчны айдаслалыг хүртэх боломжтой. Эрэгтэй хүн болж төрсөнд нь түүнийг үзен яддагтай холбоотой. Товчхондоо бол тэр охин эрэгтэй хүнийг үзен ядагч юм. Түүнийг зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байгаа учраас Астер яг одоо өөрийнхөө маанаагч удирдах чадахгүй байгаагаа хэлээд энэ судлаас татгалзна. Тэр дөнгөж 10 настай хүүхэд гэхэд өөрийгөө маш сайн мэддэг бөгөөд өөрийнхөө хүчнээс болоод эгчийгээ хүнд байдалд оруулсан гинэн тэнэг амтан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Астерд бусад эгч нарыгаа ятгах чадна гэх өөртөө итгэх итгэл огт байхгүй байсан бөгөөд түүний энэ хариулт Виконтыг үнэндээ нэмсэглэхэд хүргэнэ. Түүний гарах үед Хайрид Астерыг бүр баахан байхаас нь ердөө л нэг хүүхэд гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү байсан талаар хуваалцсан. Энэ бөгж сэлэмт бүжгийн цуглааны үзүүлбэрийн тохирсон шагнал шиг санагдаж байж. Тэгээд хэрвээ Астер энэ гэр бүлийн өвөөс татгалзах гэж байгаа бол дараагийн сонголт нь түүнд илүү тохирно гин. 7 далавчны хүчийг номготгох чадвартай, манаг бүхэлдэн залгиж чаддаг цорын ганц зэвсэг болох гайхамшигт шидэт сэлэн. Гэрхмийг хараад манай хүүгийн нүд нь орой дээрээ гарна. Дараагийн хэсэгт тэд сэлмийн хүчийг шалгахаар хоёулаа ойд ирчихсэн байв. Сэлмийн хүчийг туршихад бэлтгэлийн талбай ч хангалттай байхад яагаад заавал ийм хол газар ирж байгааг Астер ойлгохгүй байсан ч энэ нь ердөө л түүний хайртай хүн аюултай бөгөөд бэлтгэлийн үеэр дандаа юм эвдэж байдагтай холбоотой байлаа. Виконт энэхүү шидэт сэлмийг Илэмхаймын гэр бүлийн ууган хүүгүүдэд уламжлагдан ирсэн домогт ир гэдгийг онцлно. Уй дамжсан энэ уламжлалын ачаар Кефрид энэ зэвсгийг авсан бөгөөд тэрч байтугай хүүдээ өгөхийн тулд төв гэрээсээ хүртэл авчирсан байжээ. Виконт нулимс туслуулан
Сэлмний оролтыг авчихлаа. Гэтэл манай хүүгийн мэлмийг гайхшруулсан зүйл нь гэвэл энэ сэлмэнд ашиглачаар олигтой юм юу ч алга. Энэ зэвсэг үгээр хэлхийн аргагүй хэмхэрч гисэн тулаанд ч хэрэглэх боломжгүй харагдана. Гэвч гинэт Виконт түүн рүү шид чингэх үед өнөөх сэлмэн улаан гал шиг маанагаар лугшин асаж шидийн хүчээр дүүрсэн сэлэн болон хувирв. Тийм ч учраас энэ зэвсгийг боломжийн илд гэж үздэг бөгөөд үүний хязгаар нь зөвхөн эзэмшигчийн чадвараар л шийдэгддэг байна. Кефрид яг л Камихамех шиг аимшигтай дайралт үзүүлж замыг нь юу ч үгүй арчин одны ойг шархлуулж орхилоо. Тэрч байтугай энэ сэлмэнд хэд хэдэн давуу тал бий. Хамгийн том асуудал нь эзэмшигчийнхээ маанаг хогс орж дуусгадаг явдал юм. Домогт зэвсэг энэл шалтгаанаар хараагдсан байдаг аж. Тэгэхээр үүнийг ашиглахад төлөх үн гэж бий. Кефрид хүүгээ энэ зэвсгийг өөрөө туршиж үзэх сонирхолтой байгаа эсхийг лавлав. Ингээд Астер сэлмийг шүүрэн авч түрүүний үзүүлбэрийг дуурайж эхэллээ. Тэрээр сэлмэнд шидийн хүчээ цотгож эхэлмэгц алтан болон бараан өнгөтэй энергийн давлгаа лугшин цацагдав. Ямар ч шидийн хүч гаргаагүй байхад л элд түүний биеэс энергийг нь зүгээр л шууд хуу татан хогс хорж байлаа. Үр дүн нь Астерийн энергийн дэлбэрэлт дэндүү том байсан тул яг л солир унахшиг л болов. Сургалтын талбай дээрх сурагчид ямар нэг зүйл доошоо унаагүй. Харин ч эсрэгээрээ дээшээ хөөрснийг олж харах хүртлээр юу болоод байгааг огт ойлгосонгүй. Тэднийг хоорондоо маргалдаж байх хооронд Альфен энэ зүйл заавал түүний дүүтэй холбоотой байж таарна хэмээн мэдэрнэ. Манай хүүгийн хувьд тэрээр гэрхмийн галын хүчинд үнэхээр сэтгэл нь хөдөлж сонирхол нь татагджээ. Хайрыг хүртэл хүүгийн үлсийг хүртэл зүсэж хайсан тэрхүү зөөрлөшгүй хүчийг хараад мэл гайхаж хоцров. Үнэн дээр Илэмхаймын гэр бүлээс ганц ч хүн 7 далавчид сүлдний хүчийг эзэмшиж байгаагүй юм. Тэгэхээр хэрв Астер энэ хүчийг бүрэн эзэмшиж чадвал яванда Родрик Хифрид шиг сэлэмжтийг хол хаягхуйц тийм хүчрхэг нэгэн болно. Гэр бүлийн тэргүүнийг давж гарч чадна гэсэн энэхүү бодол нь Астерт хангалттай урам зориг өгч байлаа. Гэсэн хэдий ч Виконт хүүд нэгэн анхааруулга үлдээв. Хэрв хүмүүс түүний 7 далавчтай гих энэхүү хязгааргүй хүч чадлын талаар мэдэж авбал тэд хүүг үзэн ядаж бай болгох нь гарцаагүй. Зарим нь түүнийг ашиглаж өөрийн дураар хөдөлгөхийн тулд элдв залмих хэрэглэх бол бусд нь хүүг хөнөх боломжийг отох болно. Кефрид гараа сунган Астерийг хинч зогсоож чадамгүй хүчрхэг болох хүртэл одооноос илүү шаргуу бэлтгэл хийх хэрэгтэй гэдэгт итгэж байгаагаа хэлв. Хүү аавынхаа гараас чанга атхан өнгөрсөн амьдрал шигээ өрөвдөлтэй амьдралаар амьдрахыг хүсэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Аавда талархсан хүү юу ч болсон хамаагүй 7 далавчийг бүрэн эзэмших болно гэж амлав. Тэр цагаас хойш 3 өдөр өнгөрөв. Шөнийн сургууль руу явсан эгч дүүсийг гэр бүлийнхэн нь баяртайр өгтөн авлаа. Кодо Марфа хоёр буцаж ирсэн бөгөөд ууган эгч нь шууд л дүүнараа тэврэхээр гараа сунгав. Гэвч дүүнар нь түүнийг тэврэхийн оронд Марфа руу гүйж очин тэврэлдэж Кодог яг л уснаас шидсэн чулуу шиг зүгээр л жийчгэв. Хөөрхийн охин үнэхээр хүнд цохилтод орлоо. Жоохон дүүнар нь Кодог тэднийг шоолж үсийг нь сэгсээлэгдэг учраас үзэн яддаг болох нь тодорхой болов. Кодо шөнийн ёс зүг төгс эзэмшсэн учраас юу ч болоогүй юм шиг дүр эсгэж тайван байхыг хичээнэ. Тэрээр Альфен руу нэг харчхаад шууд түүн рүү тэврэхээр дайрав. Альфен тэдний энэ баян руу хэрхэн татагдан орж байгаагаа ч ойлгохгүй байх бөгөөд Марфа эргэн тойрноо харан Астер яагаад энэ хүлээ авалт дээр байхгүй байгааг сонирхно. Хүүгийн нэрийг дурдмагц Кодогийн ааш хувирч түүнийг огтхонч тоох шинжгүй байв. Манай хүүгийн хувьд тэр одоо үнэхээр аюултай нэгэн болчихсон. Шидийн хүчээ бэлхуулдсан. Зэвсгээ бүрэн эзэмшнэ гэдэг тархины өвчин болоод байлаа. Одоогийн байдлаар тэр шидийн элдийг барьж чадаж байгаа ч түүний асар их энергийг дарах нь хэцүү байна. Гэтэл Виконт яаж ч юм үүнийг маш амархан хийж гаргах хүчээ хянаж чаддаг байв. Түүнийг ийм шаргуу бэлтгэл хийж байхыг харсан Кодод үтэйгээ мэндэллээ. Хүү түүнийг ингэж гинэт буцаж ирэхийг хараад гайхав. Харин эгч нь түүнийг буцаж ирэхэд нь угтаж авах хүндэтгэлж байхгүй байна хэмээн зэмлэв. Кодо Астерийн бахархлыг басамжлан түүнийг жирийн Илэмхаймынханд тийм үнцэнтэй онцгой нэгэн үү хэмээн асууж үргэлжлүүлэн загнав. Тэр байтугай сэлэмний цугларалт дээр болсон явдлуудын талаар ч сонссон байлаа. Шөнийн сургуулийнхан тэр чигээрээ Астерийн гаргасан амжилтын талаар амаа хамхилгүй чалцсаар л байв. Манай хүү таймнаар хариулахдаа Кодог өөрийнхөөрөө үнэхээр онцгой нэгэн гэдгийг нь онцоллоо. Тэрээр дадлагжигч хэдий ч хид хідэн аюултай даалгаварт явж бүгдээс нь амьд үлдсэн туршлагатай билээ. Мөн тэрээр тухайн жилийнхээ хүндэт медалийг хүртсэн багийнхаа цорын ганц баатар байв. Гэвч Кодогийн хувьд
Энэ нь Виконтын суудлыг өвлөхөд шаардагдах хамгийн наад захын зүйл гэж боддог аж. Үүний дараа Кодо Огнакийг Астер залгамжлагч болохоос татгалцсан гэдгийг бүр тэрхүү суудлаас татгалцсныг нь хүртэл мэдэж байгаагаа хэлв. Эцэг нь ганц удаач болохноо хувийн нууцаа хадгалж чадаагүйд манай хүү дотроо баг зэрэг бухимдсан ч өөрийгөө хангалтгүй бөгөөд чадвар дулмаг гэж санагдсан учраас л энэ суудлаас татгалцсан хэмээн тайлбарллаа. Үүний хариуд Кодо ойролцоох мод руу алхангаа аав дүү хоёр нь хоёулаа түүний насан туршийн мөрөөдлийг мэддэг мөртлөө дэндүү хэрцгий хандаж байгааг дурсав. Кодо тэрхүү модыг цавчиж манай хүү рүү чиглүүлэн унахыг хараад Астер мэл гайхаж аз уулж яг цагийг нь тулган бултаж амжлаа. Гинтгэн л эгч нь яаж хаад өөхөх сэххээ үзэх гэж байгаа мэт улаар нь дайрч буйн учрыг асуухад Кодо түүний ур чадварыг шалгахаар ирсэн төдийгүй энэ удаад тийм ч амар тавьж явуулахгүй гэдгээ хэлв. Манай хүү өөрийнх нь зэвсэг хараахан гүйцэд болоогүй байгаа тул эгчээ дэмий зүйл хийхийг нь зогсоох гэж оролдов. Гэвч Кодо үүнийг тулааны талбарт дайснууд огт тоохгүй шалтак хэмээн үзэж байлаа. Баатар бүсгүй амьд явах цорын ганц нөхцөл бол үргэлж тулаанд. Бэлэн байх явдал гээд өөрийгөө дайсан хэмээн зарлахад Астер чихэндэж итгэсэнгүй. Тэрээр байрлалаа эзлэн өөрт нь огтхонч буулт хийхгүй байхыг эс бөгөөс газартай нь тэгшилж орхин шүү гэж сануулв. Кодо дүүг нь буулгаж авахаар итгэмээргүй хурдтайгаар ухсхийхэд Астер ялангуяа өөрийн шид шившлгийг хараахан удирдах сураагүй байгаа тул эгчийнхээ эсрэг тулалдахад үнэхээр хүнд байлаа. Ийхүү хамгийн хүчрхэг ах дүүсийн тулаан эхэллээ. Эхний довтолгоог эгчин ширүүн эхлүүлж Кодо дүүгээ элдний чадвараа алдаагүйд баярлагч манай удирдах чадвар нь муу байгааг нь голж түүнийг шидчихнэ. Дүү нь эгчийнхээ ширүүн дайралтад сандарч байлаа. Кодо багасаа л ийм байсан бөгөөд манай хүн түүнийг яагаад үргэлж өөрийг нь шахдаг байсныг гайхдаг байв. Гэр бүлийн цорын ганц залгамжлагч эрэгтэй болохоор уу? Эсвэл бусдаас давуу далавчны тамгатай тусгай нэгэн болохоор уу гэж тэр бодно. Кодо түүнийг үргэлж сорж, хорвоо ертөнц, шудраг бус гэдэг байсан бөгөөд одоо ч түүний өмнө гялс хийж, яг хажууд нь шилжин ирлээ. Түүний нүүр рүү ээлжид хүчтэй цавчилтаа хийхдээ дүүгээ гэр бүлийн тэргүүний зэрэг зиндаанд тохирохгүй хүн хэмээн хашгирна. Яриа хайрыг болон бусад ах эгч дүүс рүү шилжив. Тэд үүнээс болж жинхэнэ гарц хохирол амсаж болзошгүй тул энэ нь зөв алхам эсгэд эргэлзэж байлаа. Гэвч аав нь ах эгч дүүсийн хоорондын үл ойлголцлыг шийдвэрлэхийн тулд энэ тэмцэл зайлшгүй шаардлагатай гэдгийг мэдэж байгаа. Энэ нь ухаргүй үйлдэл байж болох ч тэдний хэнийг ч мөхөлд хүрэх хэмжээнд арайч хүрэхгүй. Эсвэл ядчил эгч нь тэгж найдаж байна. Гэхдээ тэд яагаад хуралдсныг тэрээр гайхаж байв. Тэгээд ч анханасаа залгамжлалын талаар ярихыг хүсээгүй учраас л Баатруудын актемаас шууд дуудагдсан хэрэг. Үүнийг Хефрид баталж хайрцагнаас нэгэн дугтуу гаргаж ирсэн нь үнэндээ Элимхамын төв гэр бүлээс ирсэн дуудлага байлаа. Гэр бүлийн гол цөмийг удирддаг ахмадууд ач хүүгийнхээ царайг дахин нэг харахыг хүссэн бололтой. Энэ бол санаанд оромгүй маш том эргэлт байв. Хефрид ямар ч байсан Астерийг гэр золигтнуудад алдчихгүй гэхээс л хамгийн их санаа зовж байлаа. Буцаад тулааны талбар руу шилжин. Хоёр ах дүү хоорондоо үзэлцэж байгаа бөгөөд их хөвчлэн Кодо довтолгооныг тэргүүлж байв. Астер өөрийнхөө залгамжлах эрхээс аль хэдийн татгалцсан гэдгийг эгчтэй санууллаа. Эцэг нь ч үүнийг мэдэж байгаа. Гэтэл Кодо түүн рүү там шиг ширүүн дайрч тэр байтугай эцэг нь ч түүний шийдвэрийг зөвшөөрөөгүй гэж тайлбарлав. Эгчийнхэн цохилт болгон яг л хүчрхэг трол юмбас аврах том алхаа дагаж хүчээрээ дарамталж байгаа юм шиг газрын хүнд жинг мэдрүүлж байлаа. Үүний хариуг барихын тулд манай хүү сэлмээ тас атхан түүний сэлмийг хаашин ч хамаагүй хажуу тийш нь няцааж өөртөө ашигтайгаар довтлох боломжийг олж авав. Кодо түүн рүү энэ замбраагүй эрчим хүчний тесрэлт гарган хол шидэхээсээ өмнө зүхтах гэж оролдлоо хэмээн дооглов. Цохилтын хүч нь дэндүү хүчтэй байсан тул тэр шууд цусаар бөөлжлөө. Кодо түүнийг хэрв сэлмээ зүгээр л ухаан жолоогүй савчхан чаддаг ганц зүйл нь юм бол өрөвдөлтөө 3 дугаар зэрэглэлийн дайчин байна гэж хэлв. Хэрв тэр ид шидийг бие даан удирдах чаддаг байсан бол 2 дугаар зэрэглэлд орох байлаа. Тэгвэл ганцхан энэ хоёр элементийг хослуулан нэгдмэл байдлаар ашиглаж чаддаг хүнийг л 1-р зэрэглэлийнх гэж үздэг байна. Өнөөг хүртэл тэдний тулаанд Кодо дүүгийнхээ эсрэг хөлсөөч туслуулалгүй урам нь хугарсан хэвээр байв. Уг нь бол далавчны тамганы ялгаанд голчлон дайчны манааг хэрэг дамжуулж гаргаж чадах вэ гэдэгт байдаг.
Ганцхан далавчны зөрөөл хүчийг 3 дахин үржүүлэх хэмжээний ялгаа гаргахад хангалттай. Тэгэхээр энэ нь нэг ясандаа супер шинжлэх ухааны төлөв байдал юм. Эд шидийн гаралт болон тэсвэр хатуужлын хувьд эгчин дөнгөж 5 далавчтай бөгөөд 7 далавчтай дайчин болох түүний хэмжээнд хүрэхгүй хэд дахин дутуу байх ёстой. Хүчний ийм ялгаатай байтал дүүн түүнээс хулчгар хүн шиг шууд тулалдахаас зайлсхийж, бүр өөрийн давуу тал болох сэлмийн уралгаач ашиглахаас татгалзаад байх шиг санагдана. Кодо инээмсэглэж дүүгээ өөрийн чадварт итгэдэггүй хэмээн өдөн дайжигнав. Магадгүй тэр 3 жилийн өмнөх шигээ ухаанаа алдаж, гай гамшиг тарихаас айж байгаа эсхийг нь сонирхож байлаа. Түүний үгс манай хүүгийн толгой руу их буугаар буудах шиг л болов. Сэтгэлийн гүндээ манай хүү дахин хүмүүсийг гомдоох вэ гэсэн айцаасаа болоод өөрийн мэдлгүй өөрийнхөө хүчийг хязгаарлаж байснаа дөнгөж сая ухаарлаа. Одоо зэвсэг рүүгээ хараад тэр ид шидээ дарж байгаа учраас энэ хязгаарлалт нь түүний сэлэм эзэмшгэд саад болж байна уу гэж гайхаж эхлэв. Видогийн бухимдал төрж байлаа. Түүний өмнө зогсож буй дүүд нь түүний хүсэж байсан бүх зүйл байгаа. Гэсэн ч тэр тэдний дунд өөрийгөө ямар азтай гэдгээ ч ухаарахгүйгээр их зан гаргаж байв. Эгчин түүнээс бүх зүйлийг булааж авахар урагштайрч түүнийг ядаж ганц удаач болохноо хамаг хүчээ дайчлахаас өөр аргагүй байдалд оруулав. Үүний хариуд энэ залуу сэлмээ хамгийн цэвэрхэн зүсэлтээр далайн түүний хамаг хүчээрээ хийсэн цохилтыг ганцхан савлтаар няцааж орхив. Дараа нь тэр эгчтэй өөрийг нь сэрхэд тусалж үнэхээр юу чаддгийг нь сануулсанд талархлаа илэрхийлв. Эгчийг нь дараа нь шоконд оруулсан зүйл бол энэ залуу ид шидийн сэлмээж гаргаж ирэлгүйгээр шууд нүүрэн дээр нь өсөрч ирсэн явдал байлаа. Энэ залуугийн маанаа дуусаагүй байгааг Кодо тодорхой мэдэж байсан ч манай хүү энэ мөчөд бүрэн галзуу солиотой горимдоо орчихсон байлаа. Тэр тусгай тамганыхаа гүнд нуугдаж буй төгсгөлгүй ид шидийг гаргахад бэлтгэхийн зэрэгцээ энэ цохилтыг хаахыг зорив. Манай хүү энэ чадварыг яг одоо шууд төгс эзэмшиж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Гэвч ганцхан мөчөд тэрхүү шийдвэрлэх ганцхан мөчөд тэрээр өөрийн бүтээсэн элдний цохилтооч хадгаж үлдэхийг хүсэлгүйгээр хамаг ид шидээ гадагшлуулав. Түүний энэ үйлдэл эгчт нь гүн сэтгэгдэл төрүүлж дайралтыг нь хааж чадсан бөгөөд эцэст нь түүнийг бүтээлч зүйлс эзнийг нь сайшаав. Манай хүү өөрт нь аз тохиож олцсон энэхүү 2 дахь амьдралын боломжоо дахин хий дэмий өрхийг хүсэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр энэхүү шинээр олж авсан хүч чадал сэлэм эсвэл бүр хамгийн хайртай гэр бүлээж алдахгүй гэв учир нь. Эдгээр нь түүний өмнө нь хичнээн хичээгээд ч хизээж хүрч чадхааргүй тийм зүйлс байсан юм. Дашрамт хэлэхэд бусад исекей гол дүрүүдээс ялгаатай нь энэ залуу энэ бүхнийг үнэхээр чангаар хийчихсэн. 2 дахь амьдрал гэдэг үг Кодог хэсэг зур гайхшруулж орхисон бөгөөд энэ хооронд түүний дүү хамаг хурдаараа уурсан дайрч дахин нэг элдний цохилт хийлээ. Харин энэ удаад манай хүү эгчийн хараанаас яг өмнө нь алга болж газарт бууж ирэн довтлох боломж гаргаад дахин бие барихаас татгалзав. Одоо тэр бүрэн хамгаалалтгүй болсон тул манай хүү түүнийг хамаг хүч чадлаараа цавчих бөгөөд тэгээд яг л түүнийг дундуур нь тасдчихсан юм шиг үнэхээр аимшигтай харагдаж байлаа. Дараа нь Кодогс ирэхэд тэр хараал эзэн хаана байгаагаа ч ойлгохгүй гайхаж хоцров. Тэгтэл гинэтхэн л түүний дүү Малфа булангийн цаан зогсож байх бөгөөд чамайг сэртэл нилээд хугацаа өнгөрлөө гэж хэлв. Өөрийгөө ухаан алдсан байснаа шууд ухаарсан Кодо архиран байж Астертай хийсэн халз тулааныхаа талаар асуухад Малфа илдэгнэр Астер түүнийг ухаан алдуулсныхаа дараа ийш нь бүх замд тэрвэрч авчирсан гэж тайлбарлаад эгч нь тулааны дундуур зүгээр л унтчихсан гэж хэлв. Түүнийг доромжилж басхын оронд Астер зүгээр л Кодогийн ядаргаанд туйлдууснаас болсон мэтээр харагдуулсан бөгөөд энэ нь бэлтгэл хийж буй баатарч итгэмээргүй яваргүй тайлбар байлаа. Эцсийн эцэст тэр өөрийгөө ямар ч хамгаалалтгүй болсон яг тэр ах шиг дүүн түүнийг цавчиж унгаасныг тод санаж байв. Гэхдээ тэр дүүгээ яг цавчхын өмнөхөн маанаа сэлмээс харниулж тэр хүчээр цэнэглэгдсэн эрэнд бус харин ердөөл өчүүхэн багахан маанаа биеийг нь зүсэх шиг мэдрэмж төрүүлснийг мэдэж байлаа. Өнөөдрийн анги ингээд өндөрлөж байна. Үргэлжлэл нь улам сонирхолтой болох тул дараагийн ангийг бүү алдаарай. Хэрв та бүхэн манай бичлэгийг илүү хурдан үзэж биднийг дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив хийж биднийг дэмжээрэй. Суугаа дагаж лайк дарж биднийг дэмжээрэй. Дараагийн ангид дахин уулзцгаая. Баярлалаа.